За 4 өдөр бүрийн 18 цагаас та бүхэндээ хүргэдэг шуурхай мэдээлэл хүргэе. За энэ бол манай Алт үеийн ажлын албаны энэ 70961111 гэдэг утас. За энд одоо хандаж иргэдийн ирүүлсэн саналыг тоомлоод, товчлоод тэгээд шуурхай хариу мэдээлэл 7 хоног өгч байгаа. За өнгөрсөн 7 хоногт ирсэн иргэдийн мэдээлэл саналыг сонсоход, гомдлыг сонсоход утааны сонсголын асуудлаар бол нэлээд их хүлээлттэй байсан юм байна. Нэлээд их юм ярина, нэлээд их овоо юм шийдэх юм байх гэж ингэж иргэд хүлээж ирсэн чинь утааны сонсгол чинь одоо тэгээ баг замхраад алгууллаа шүү гэд ингээд над руу одоо шүүмжил ирсэн байна. За энэ дээр бол юуг шүүмжилж яах вэ гэхээр 2-3 өдөр суугаад баахан ярьчаа та нар одоо энэ утааны асуудал дээр үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна. Энэ мэдээлэл дээр ингээд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна. Бараг 2 өдөр ярьж хамгийн сүүлд нь 200-аад хүн нас харсан юм уу угаартаж эсвэл одоо 800-аад хүн нас харсан юм уу гэх. Тэгээ тэн дээр нь манай чин бүрэн гишүүнийг эцэслэж нэг үнний үгийг хэлэх шиг боллоо. Тэр нэг одоо бараг 800 гаруй иргэн нь одоо энэ угаарыг хийгээс болж нас баржээ гэж. Тэгээ нэг ийм юм дээр л одоо хамаг цаг авч яана гэж эргэж хөөмжилж байна. Тэгээ энэ үннээс нь хэлчихгүй, анханаас үннээс нь хэлчихгүй. Эмнэлэгт очиод нас барсан гэртээ уулаасаа дээр үн чинь эмнэлэгт очиж амжихгүйгээр угаартал шүү дээ. Тэрнийг тооноос нь хасаа 100 хэд болгоод ингээд өчнөө хүн нас барсан өргөдчихэд байхад одоо яах гээд байгаа. Наад сайжруулсан гэдэг байгаа төлш чинь мөөжрүүлсэн төлш юм биш үү? Нэгдүгээрт нь бол угаарын хий байж гин. Энэ зөндөө ирсэн шүү дээ. Энэ СО гэдэг баггүй. Хоёр дахь нь бол хөхрийн эсэл байж гин. Гурав дахь нь бол барьцалдуулагч гэдэг байгаа тэр нөгөө нэг гаднаас авчирдаг байгаа юм чи юу юм бэ? Ийм гурван юм чинь бол нийлээд ерөөсөө ингээд сайжруулж байгаа биш, мөөжрүүлж байгаа, хордуулж байгаа, угаартуулж байгаа юм болчиход байна гэдэг. Өмнө нь бас зөндөө хүмүүс мэрэгжлийн хүмүүс ярьсан юмыг саяны сонсголоор иргэд сонсоод үгүй арайчтай одоо хайрын цагдаа уган зөв юм гэж хийх гэж байна гэж бодсон чинь үрдүн жаахан муу гарлаа. Одоо тэгээ яг яах юм сонсгол хийчихэд. Дахиад одоо төр хороо байгуулаад дахиад ингээ хавар жангаа өнгөрөх юм. Уг нь энэ дээр одоо өчнөө хүн нас орчод байхад энийг шууд зогсооод энэ төлшийг хориглоод өөр ямар нэгэн арга хэмжээ авах ёстой юм а гэдэг ийм юм зөнгөлж ирлээ шүү. Би энийг бас одоо холбогдох хүмүүс нь сонсож байгаа байлгүй ингээ хий гэж давхар хэлье гэсэн. Хоёр дахь нь бол нөгөө цахилгааны үн дээр бас иргэдэх дахиад бухимдлаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ наад төр засагчийн дээр сайд мэд нь үннээ хэлэхэд яадаг юм бэ? Бид нарт одоо 30% нэмнэ гэж л уг нь анх ойлгуулсан шүү дээ. Тэгээ бид нар 30% нэмэгдэл үүсэх юм байх гэсэн чинь нэг хэсгийн 66, нэг хэсгийн бүр 85% нэмчлээ. Ингээд төр засаг одоо ингэж худлаа хэлэхэ болмоор байна гэж. Тэгэхээр ер нь бид нар энэ бас манай сайд нар нэг юм анхаармаар байгаа. Иргэдэд зөв үнэн бодит мэдээлэл өгмөр байгаа. За ингэж хэрэгжилж байвал төдөө хувь нэмэгдэнэ. Тэгвэл 66% нэмэгдэнэ, тэгвэл 85% нэмэх тэхгүйгээр 30% нэмэх гэж байгаа. Ер нь одоо юу гэлээ эрчим хүчний шинжилгээ хийх гэж байгаа. Одоо ингэж хамаг ажлаа завхруу нураагаад баахан иргэдэд бухимдуулаад ер нь цаашид манай засгийн газар, энэ засгийн газрын гишүүд өөрөөсөө юм түлхмээргүй байна. Би энэ манай бүлэг дээр ярьж байхад энэ утааны асуудлаар мөнгө сайхан гэдэг сайд, эрүүл мэндийн сайд шүү дээ тэр хүн чинь. Гэхдээ тэгээ 800 гаруй хүн угаартаад өгчээд байхад энэ тухай одоо гараад иргэдтэй одоо их зөв тайлбар хэлээд үнэн мэдээлэл өгөөд гэсэн гарч яриаггүй. За нөгөө эрчим хүчний сайд нь гарч ирээд баахан 30% ярьснаа дурж ханд энэ төр болоод бие биеэрээ заагаад үгүй бид нар хэлээгүй. Одоо тэр эрчим хүчний зөвлөл гэж юм байдгийг тэр үнийг тогтоод ингээд одоо ерөөсөө нэг юм асуудлыг өөр дээрээ аваад би хариуцж байгаамаа энийг ингэж хийх юмаа гэхэн оронд ард иргэдэд хуурж, бултуулж, молиг өнгөхүүлж одоо нэг ийм юмар одоо хүмүүсийг л одоо бухимдуулаад байна. Тэгэхээр би энэ 11-т ирсэн юм хэлчихлээ. За одоо дахиад нэг асуудал байгаа. Дараагийн 7 хоногоос би өнгөрсөн 7 хоногт ирсэн. Газартай холбоотой нийслэлийн газар, дүүргийн газар. Дүүргийн газар яриад өгөхөр нийслэл хариуцдаг болцсон юм байна. Шинэ хуулиараа. Тэгээ би Мөнх Баатар гэдэг даргатай нэрэд тэр сонгоныхоо газрын хүмүүсийг цуглуулад өөр дээрээ цуглуулад тэгээд намайг оролцуулаад бид нар иргэдээс ирсэн газартай холбоотой ойлгомжгүй, ойлгохгүй байгаа
яах гээд байгаа мэддэхгүй байгаа. Бичиг цаас өгөхөөр хариу ирдэггүй алга болчиход байгаа их олон саналууд байгаа. Тэрнийг асууж өгөөч гэсэн. Би хамт эх 7 хоногоос би Мөнхбаатарыг бараг зохион байгуулчих болов гэж бодож байна. Эдгээр зохион байгуулахаар бид нар бас иргэдэд мэдээлэл өгнө. За өнөөдрийн 4.18-ыг 20 дахь удаага хийж байгаа 4.18-ыг тоомлох юм бол ийм зүйл байна.